За бидний ард харагдаж байгаа Blue Sky буудал манай улсад томоохон тооцогддог. Энэ буудлын 16 давхарт өчигдөр өглөө буюу 8 цаг 45 минутын орчимд Канада улсын ураны томоохон компани Хан Ресурс компани захирал Жин Дог нас барсан байдалтайгаар олдсон байна. За одоогоор энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтээс шалгаж байна. За мөн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс цогцост өчигдөр задлан шинжилгээ хийхэд за урьдчилан мэдээлэлээр бол гадны ямар нэгэн нөлөөгөө гэсэн ийм дүгнэлт гарсан байгаа. За гэхдээ дахин наривчлсан дүгнэлтийг хийнэ гэдэг мэдээллийг цагдаагийн ерхий газраас өглөө. За 2015 оны 4 сарын 23-ны өдөр 8 цаг 40 минутанд Сүхбаатар дүүргийн 1-р ороонд байрлах Blue Sky зочд буудалд хүн нас барсан байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэхүү мэдээллийн дагуу Сүхбаатар дүүрдэх цагдаагийн 1-р хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үйлчлэгийг зохион байгуулалт шалгалт ажиллагаа явуулсан. За уг буудлын 16 давхрын дугаар тоотод байрлаж байсан Канада улсын иргэн Дог Джеймс Байс Чарльз гэж 60 настай иргэн гаднаа хөл дүр хил харагдах гэмс шарахгүй нас орсон бол хэргийн газар дээр ажилласан. За нарийн шинжилгээнүүд бол 14 оны дотор гарна. Уртсан байдлаар бол гадны ямар нэгэн нөлөөгөө өвчний улмаас нас орсон гэсэн дүгнэлтийг бол шүүх хэмжээний задлан шинжилгээний хүрээлэнгээс уртсан байдлаар өгсөн байгаа. Жим Док нь энэ сарын 19-ны өдөр манай улсад ирсэн бөгөөд Blue Sky зочид буудлын 16 давхарт байрлаж байжээ. Хувийн нөөцтэй холбоотой тул түүнийг ямар ажиллаар Монголд ирсэн талаарх мэдээллийг цагдаагийн ерхий газрын зүгээс өгөх боломжгүй гэлээ. Одоогоор хэрэг гарсан Blue Sky буудлын 16 давхар буюу талигачийн нас барсан өрөөг битүүмжилж Сүхбаатар дүүргийн цагдаагийнхан мөрдөн бацаалын ажиллагааг явуулж байна.